Өглөөний мэнд та бүхэнд энэ өглөөний мэндийг намайг төр болдог гэдэг оюуны инновац эрх зүйн төвийн судалгааны төвийн судлаачаар ажилладаг хүн байгаамаа. Хуульч эрх зүйч мэргэжилтэй. Одоо би та бүхэнд бол 2015 онд бид бүгдийн хийсэн шүүхийн бие даасан болон шүүгчийн хараа тус байдлын баталгаа энэ бодлогын судалгааны үр дүнгээс танилцуулъя гэж бодож байна. Энэ судалгааны сая Бадамар Хчаа менежер хэллээ. Энэ судалгааны ач холбогдол бол одоогоор бол арилаагүй. Энийг улам төвлөржүүлэх, сайжруулах шаардлагатай байгаа нөхцөл байдал бол харагдаж байгаамаа. Ингээд энэ шүүгчийн томилгоотой холбоотой судалгааны үр дүнгээс харахад бид бүхэн энэ судалгааныхаа зорилго ач холбогдлыг бол дараах байдлаар бол тодорхойлж авч үзсэн байгаа. Энд бол энэ шүүгчийг сонгон шалгуулалт болон шүүгчийн томилгоонд хараа тус байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн зохицуултыг л боловсронгуй болгоё. Энэ одоо сая шүүхийн тухай хууль, шүүхийн багц хуулиуд батлагдсан ч гэсэн яг энэ хуулиудтай холбогдуулсан холбоотой ахаатар хуулийг засаж сайжруулах, илүү тийм боловсронгуй болгох зорилгыг бол энэ судалгааны зорилгоо болгож авч үзсэн байгаамаа. За энэ судалгаанд бол нийт бол бид бүхэн бол тухайн үед бол 470 шүүгч байсан. Энэ шүүгчдээс бол нийт анкетын судалгаагаар бол нийт 284 шүүгч буюу нийт шүүгчдийн 60.4% нь санал асуулгад хариулсан. Эндээс бол хяналтын шатны 14 шүүгч, дав заалгах шатны 65, анхан шатны шүүхийн 205 шүүгч. Мөн энэ дотроос бол орон нутгийн шүүгч бол 202, нийслэл хотын 76 шүүгч бол анкетын асуулганд оролцож бол энэ шүүхийн бие даасан шүүгчийн томилгоотой холбоотой асуудалтаар бол өөрсдийнхөө байр суурийг бол тэр юм дээр анкетын судалгаагаар бол илэрхийлсэн байна. За одоогийн байдлаар бол энэ тоо бол 470 шүүгчид бол өөрчлөгдөж шинжлэгдсэн байгаа. Улсын хурлын 2016 оны 5 сарын 13-ны тогтоолоор бол анхан шатны шүүхийн шүүгчдийн тоо бол 450, дав заалгах шатны шүүхийн шүүгчдийн тоо бол 133, улсын дэд шүүхийн 25 шүүгч буюу одоо нийт бол 608 шүүгчийн орон тоотой ажиллах бол энэ тоо бол их хурлаас батлагдаж байгаамаа. За энэ судалгааныхаа үр дүн дээрээс бол судалгаанд бол бас мөн бол ямар оролцогч нар оролцсон байх юм бол энэ шүүгчийн сонгож сургалтанд орсон хэдиж тухайн үед орсон хэдиж шүүгч болж чадаагүй хуульчд. Шүүхийн бүтэц зохион байгуулалтаар томилогдоогүй үйлсэн шүүгчд. За жишээлбэл нөгөө 13 шүүгчд. Энэ шүүгчд. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч болон шүүхийн мэргэжлийн орооны зарим гишүүдтэй бид нар уулзалж ярилцлага хийж энэ судалгаанд оролцогчдыг бол энэ судалгааныхаа хүрээнд бол авч үзсэн байгаа. За энэ судалгаанаас бид нар ямар үр дүнг харж хүлээс авч үзэж юм бэ? Ямар зүйл дээр ач холбогдол гэж авч үзэх юм бэ? Санал дараах гурван байдал дээр бол санал зөвлөмж боловсруулж гаргаж ирсэн байгаа. Энд бол энэ шүүгчдийг сонгож шалгуулалт оролцдог одоо субъектүүд буюу одоо шүүхийн мэргэжлийн ороо, шүүхийн ерөнхий зөвлөл энэ бүхэн бол шүүхийн бие даасан хараа тус байдлын баталгааг гихчүүлэх талаар ямар ажил хийх юм бэ? Энэ талаар ямар зөвлөмж, санал зөвлөмж, судалгааны үр дүнгээс ямар зүйл харагдах вэ гэдгийг нэгдүгээр тодруулж гарч ирэхийг зорьсон. Хоёрт бол шүүгч нэр дэвсгчийг үнэлэх сонгон шалгуулах ажиллагааг боловсронгуй болгох. Энэ шүүгч гэдэг зүйлийг чинь шудраг өсөг тогтоох гэж байгаа тэр хүнийг сонгон шалгуулах ажлыг бол одоо ямар байх ёстой юм бэ гэдэг тэр зүйлийг бол тодорхойлохыг бол ирүүлсэн. За гуравт нь бол энэ шүүгчийг сэлгэн ажилуулга буюу шилжүүлэн томилох ажиллагааг боловсронгуй болгох талаар гэсэн. Энэ гурван зүйл дээр бол бид бүхэн бол энэ бодлогын асуудлаа хөндөж өөрсдийн судалгааныхаа үр дүнгээс бол санал зөвлөмжийг боловсруулж бол гарч ирсэн байгаамаа. За ингээд та бүхэндээ одоо ихтгэлдээ ороход бол Монгол улсын үндсэн хуульд бол зохицуулсан байгаа. 49 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт бол шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг эрх үүргийн зохицуулж өгсөн. Энэ байгууллага бол шүүгчийн хараа тус шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэдэг. Энэ шүүхийн ерөнхий зөвлөл нь бол нийт шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцгүй хуульчдаас шилж олох эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даасан ажиллах нөхцлөөр нь хангахтай холбогдсон үүргийг бол хариуцна гэж бол үндсэн хуулиар ингэж хуульч зааж өгсөн. Шүүгчдийг хараа тусаар ажиллуулахыг бол гол байгууллага бол энэ шүүхийн ерөнхий зөвлөл байгуулна. Шүүхийн ерөнхий зөвлөл байна гэсэн зохицуултыг бол үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Энэ байгууллагын бүрэн эрхийн баталгааг бол шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг бол хуулиар зохицуулж өгнө гэдэг. Тэгэхээр энэ хуулиар зохицуулж өгсөн зохицуултуудыг ингээд харах юм бол үндсэн хуулийн
үндсэн хууль бид бүхэн ингээд энэ 92 оны үндсэн хууль одоо энэ шүүхийн байгууллагын одоо энэ шүүхийн ерхий зөвлөлийн эрх зүйн байдлыг зохицуулсан тэр хууль нь бол ямар хууль байгаа юм бэ гэхээр 2012 оны 3 сарын 7-нд батлагдсан шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол энэ шүүгчийг сонгон шалгуулах, шүүгчийн хараа тус байдал, бие даасан байдлыг зохицуултыг бол энэ хууль дээр оруулж өгсөн байна. За мөн одоо сүүлд одоо шинжлэгдсэн зүйлээр бол энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарилгаар бол энэ шүүгч сонгон шалгуулах журмыг бол шинжилэн батлах тухай ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. За энэ бүх одоо энэ үндсэн хууль, ерөнхийлөгчийн зарлиг энэ бүх зүйлүүдтэй холбогдуулаад энэ шүүгчийг сонгон шалгуулах, шүүгчийг томилох асуудал бол энэ дээрээс яригдж эхэлдэг. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын хувьд энэ шүүгчийн сонгон шалгуулалт ямар процессор яаж явагдгийг бэ гэдгийг эхний ээлжид бид бүхэн бас яг энэ зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Эхлээд ойлголтоо авч яваад судалгааныхаа үр дүн дээрээс холбогдуулаад ямар санал зөвлөмжүүд гарсан бэ гэдэг дээр яриул илүү тодорхой болох. Тэгэхээр шүүгчийн сонгон шалгуулалт бол одоо манайд бол ямар байдлаар явагддаг вэ гэхээр шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийн сул оронтоонд нэр дэвшүүлэх зарыг бол нийтэд цахим хуудсанд байршуулад олон нийтийн цахим хуудас болон сонин хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол одоо танилцуулаад нэр дэвшигчийг бүртгэх ажил бол явагддаг. Энэ юм дээрээс явуулдаг. За нэр дэвшигчмийг бүртгэмж одоо шүүхийн болон шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслэр нийтэд мэдээлж байгаа. За энэ хүмүүс шүүгчид бүртгүүлээ, шүүгчээр томилогдох боллоо гэдэг зүйлүүдийг бол шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудасд бүртгэгддэг. Энэ бүртгэгдснийхаа дараа бол олон нийтээс бол хууль заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нэгтлэн шалгаж, бодиттой санал дүгнэлтийг гаргаж одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн мэргэжлийн орооны албад танилцуулж энэ нэр дэвшсэн хүнтэй холбоотой ямар асуудлууд байдгийн бэ? Энэ хүнтэй холбоотой асуудлуудын одоо тэр хууль заасан үндэслэлийн дагуу одоо нэр хаяг өөрийнхөө ягаад тэр хүн энэ хүн өмнө авилга авч ирсэн гэдэг ч юм уу тийм асуудлыг ингэж шийдвэрсэн, ийм шудраг бус байсан гэдэг ч юм уу энэ гомдол мэдээллийг бол энэ шүүхийн ерөнхий зөвлөл бол мэдээлэл өгөх боломжтой байдаг. Шүүхэд нэр дэвшигчийг бүртгэснийхэн дараа. За мөн энэний дараа бол шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн үнэлгээ гаргуулахад холбогдох материалыг шүүхийн мэргэжлийн ороонд хүргүүлж байгаа. За ингээ хүмүүсээ бүртгэж яваад олон нийтэд саналаа авчаад за энэ хүний мэдлэг чадварыг гаргаад одоо ингээд дүнг мэдээлэл гаргаж өгөхний тулд шүүхийн мэргэжлийн ороонд мэдүүлгийн нөгөөд явагддаг байгаа. За энэ дээрээс шүүхийн мэргэжлийн хороо болон мэргэжлийн хороо ямар ажиллагаа хийгдэг вэ гэх юм бол суур болон тусгай шалгалт авч үнэлгээ гаргадаг байгаа шүүгчтэй холбоотой тэр. Энэ бол дэлгэрэнгүй одоо тэр шүүгчийн сонгогч болох журам дээр заасан байгаа ямар оноо авах, ямар дүн авах тэр бүх зүйлүүдийг бол тодорхой дэлгэрэнгүй заагаад өгсөн гэж. Хугацаа бага учраас би яг ингээд суур болон зүйлүүдийг гаргаж гэдгийг бол ингээд тусгаж өгөөд. За дараа нь бол энэ шүүгч сонгон цэг хэмээн гэдэг сайт байна. Энэ сайтын дагуу бол одоо тэр сонгон шалгуулалт тэмцсэн шүүгч нэр дэвсгчийн нэрсийг үнэлгээний хамт шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгуулалт туснаас ажлын 3 хоногт хүргүүлнэ гэж. Тэгэхээр одоо өнөөдрийн манай нөхцөл байдал дээр ямар байна вэ гэхээр шүүхийн мэргэжлийн ороо шалгалтаа бол ингээд аваад явчихж байгаа. Гэтэл яг энэ шүүгч сонгон цэг хэмээн сайт дээр бол яг 3 хоногийн дотор мэдээлнэ гэсэн зүйл нь бол бас хэрэгжихгүй байна. Яг тэр шалгалт авч явах үеэр нь бол энэ шүүгч сонгон цэг хэмээн гэдэг сайт нь ажиллагаа хийж байгаа. Энэ сайтаа хаачж байгаа. Тэгээд энэ яагаад энэ одоо дараа ерөнхийлөгчийн зарлиг тэр дээрээс тэр ерөнхий шүүгч сонгон шалгуулах журам дээр ч юм бол энэ шүүгч сонгон цэг хэмээн чинь нийлт байнга ил тод мэдээлэх ёстой гэж заасан байж идэл. Гэтэл энэ зүйлүүдээ бол яг хаагаад тухайн үеийн шалгалтыг хийгээ явждаг. Тэгээд яг энэ юутай холбоотой шүүхийн ерөнхий зөвлөлийн мэргэжлийн орооны ажилтнаас тодруулсан л та. Яагаад энэ сонгон шалгуулалтаа ингээд шүүгч сонгон цэг хэмээн гэдэг сайт ажиллагаа хийж тийм бэ гэсэн. Энэ зүйлүүдээр ямар зүйлүүд ярьж байгаа юм бэ гэхээр шүүгчийг сонгон шалгуулж байхад бид нар онлайн юу авдаг учраас гадны халдлага тэр зүйлд сонгон шалгуулалт нь онлайнаар тестүүд нь энэ шүүгч сонгон цэг хэмээн гэдэг сайтаараа нэвтэрч ороод явдаг учраас халдлага ямар нэгэн гадны нөлөөлөл орох байдлаас бол үүсээд бид бүхэн бол энэ сайтыг бол хаадаг гэсэн тайлбарыг бол өгсөн. Гэхдээ бол яг энэ зүйлийг бол албан ёсоор бол бичгээр бол хариу өгөөгүй. Гэхдээ бол энэ шүүгчтэй холбоотой сонгон шалгуулалтанд холбоотой мэдээллүүдийг бол шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд бол яг мэдээлээд ингэж явдаг. Яг шалгалт анхан болон дав залгачны шүүгчдийн сонгон шалгуулж явах үедээ бол энэ шүүгч сонгон цэг хэмээн сайт нь бол хаагдаж явагддаг байдлууд бол бас ажилтны үр дүнс бол хаагдаж байгаа. За ингээд шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн мэргэжлийн хороо ингээд сонгон шалгуулалт зарлаад нэр дэвшигчдийн үнэлгээг гаргаад
Дараа нь бол яадаг вэ гэх юм бол энэ Монголын хуульчтай холбоонд нэр дэвшигчдийн ур чадвар нэр хүндийн талаар дүгнэлт гаргуулахаар явуулдаг байгаа. За хуульчтай холбоо ажлын 15 хоногт бол өөрийнхөө санал дүгнэлтийг гаргаад бол 15 хоног дотор бол шүүхийн ерөнхий зөвлөлд бол хөрвүүлдэг байгаа. За бид бүхний одоо судалгааны явцад бол гарна шүүхийн Монголын хуульчтай холбооны дүгнэлт тий хөрн яаж үндэслэх ёстой юм бэ? Өнөөдөр ямар байдалтай байх ёстой юм бэ? Дүгнэлтэнд хангалттай үнэлгээ авсан байх юм бол шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг одоо ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх юм уу яах вэ гэдэг хууль эрх зүйн зохицуулалт бол одоогоор бас тодорхойгүй байгаа. За шүүхийн ерөнхий зөвлөл бол нэр дэвшигч одоо ингээ хуульчтай холбооноос дүгнэлт гараад ирсний дараа бол хамгийн их асуудал одоо олон нийтийн дунд бол шүүмжилттэй яригдах асуудал бол шүүхийн ерөнхий зөвлөл бол нэр дэвшигч тус бүртээ ганцаарчлан ярилцлага зохион байгуулж үнэлэн дүгнэлт гаргана гэж. За ерөнхийдөө бол одоо ингээд шүүгчтэй холбоотой нэр дэвшилт бүртгэж шалгалт эднэр бол ингээд нээлттэй байдлаар явж байгаад хамгийн сүүлийн шат буюу одоо энэ ганцаарчлан ярилцлагыг шүүхийн ерөнхий зөвлөл гишүүдтэй одоо нэр дэвшигчтэй ганцаарчлан ярилцлагыг хийгээд тэр бүх хүмүүсийн тэр олонхын санал авсан тэр одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнд одоо таалагдсан тэр хүмүүсийн таалалд нийцсэн хүн нь шүүгчээр өргөн мэдүүлэгддэг ийм зохицуултууд явж байгаа. Тэгэхээр ийм шүүхийн сонгуульч чадварт илт бол нээлттэй байна гэж зарласан хэдий ч яг энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо энэ гишүүдийн яг тэр ганцаардлан ярилцлага хийж байгаа зүйл бол яг ямар ярилцлага хийж байгаа нь хаалттай. Тэр ямар хүнийг нэр дэвшүүлээд яаж явж байгаа гэдэг зүйлүүд нь бол тодорхой бос байгаа. Тэгэхээр бид бүхэн энэ зүйл дээр бол судалгаанд бол мөн илүү дурдсан. Тэгээд шүүхийн ерөнхий зөвлөл бол сул оронтой нэр дэвшигч бүрийг хилцэн олонхын санд авсан хүнийг ерөнхийлөгчд өргөн мэдүүлнэ гэж. Тэгэхээр одоо өнөөгийн нөхцөл байдал дээр бол бид бүхэн бол одоо бас харж байгаа байна. Манай шүүхийн ерөнхий зөвлөл бол 5 хүний бүрэлдэхүүнтэй. Гэтэл сая 2018 оны 1 сарын 15-ны өдөр 2 гишүүний нь бол ерөнхийлөгч тэтгэл тогтоолт насан турш гэж чөлөөс 3 хүнтэй болсон юм. Гэтэл 2 сарын 1-ний өдөр нийт 30 гаруй шүүгчдийг бол өргөн мэдүүлсэн байж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч шүүгчд томилуулах. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүн хурлаа хийгээд олонхийнхоо шийдвэрээр шүүгчдийг бол ерөнхийлөгчд өргөн мэдүүлсэн байна. Тэгэхээр 5 байсан бол одоо 2хан шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний саналаар шүүгчдийг бол одоо ерөнхийлөгчд өргөн мэдүүлээд томилуулах нөхцөл байдал бол манай Монгол улсад бол бас энэ дээрээс харагдаж байгаа маа. Тэгээд энэ дараагаа бол шүүгч нэр дэвшигчийг одоо өргөн мэдүүлээд шүүгч бол ерөнхийлөгч бол тухайн нэр дэвшигчийг бол томилох асуудлыг бол шийдвэрлэдэг. Тэгэхээр бол манай улсын хувьд бол ийм процессор бол шүүгчийн сонгон шалгуур бол явагддаг байгаамаа. Яг энэ одоо өнөөдрийн нөхцөл байдлаар харах юм бол за тэгээд анхан шатны шүүгчийн болон сонгон шалгуурлалтаар жилд 2-оос доош удаа зарлаж байгаа. Нөөцөд авч байгаа анхан шатны шүүгч нэр дэвшигч одоо анхан шатны шүүгчдийн авч үлддэг. Мөн дав заалдах болон хяналтын шатны шүүгчийн ерөнхий шүүгчийн сонгон шалгуурлалтыг бол сул оронтой зарлагдсан тухай бүрт нь бол зарлаад сонгон шалгуурлалт хийгдээд явагддаг. Ийм процессын дагуу явж байгаамаа. За одоо та бүхэнд одоо бид бүхний түрүү ярьсан одоо шүүгчтэй холбоотой, шүүгчийн сонгон шалгуурлалтай холбоотой, шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ асуудлын талаар шүүхийн мэргэжлийн орооны юу бол шүүхийн ерөнхий зөвлөлийн дэлгэрэнгүй танилцуулгыг бол мөнгө сайхан доктор бол хийгээд явах. Бид бүхэн бол судалгааныхаа үндсэн дээрээс бол одоо анхаарал татах зүйлүүдийг авч үзэх юм бол шүүгчдээс бол ийм асуудал суусан байгаа. Шүүгчийн салин хөлс нэмэгдсэн шүүгчийн хараа тус ажиллах гол нөхцөл болсон гэж үзнэ үү гэж асуухад бол 79% нь бол 79% нь шүүгчийн салин хөлс нэмэгдсээр бол шүүгчийн хараа тус байдлын бол одоо тийм хараа тус ажиллах баталгаа нэмэгдсэн. 20% нь бол санал нийлэхгүй байна гэж авч үзсэн юм дүгнэлт байдаг. За судалгаанд оролцсон нийт 50 шүүгчдийн 50% буюу 154 шүүгч бол шүүхийн ерөнхий зөвлөлийг ямар нэгэн байдлаар шүүгчийн хараа тус байдлыг хөндсөн, алдагдуулсан үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнсэн байна. 50-ны шүүгчийн 50-аад дэш өгнө ингэж шүүхийн ерөнхий зөвлөлдөө бол энэ шүүгчийн сонгон шалгуулалт байгууллагад итгэхгүй байдлууд бол энэ дээрээс харагдсан байна. За ерөнхий зөвлөлөөр шүүгчийг олж томилох, чөлөөлөх, огцруулах зэрэг ажиллагааг альва төрийн байгууллага албан тушаалтнаас хараа тулахгүй төлөө ажиллаж чаддаг гэдэгтээ судалгаанд оролцсон шүүгчдийн 52% буюу 140 шүүгч бол санал нийлэхгүй. Хараа тусаар бол бид нэг ингэ сонгож чадахгүй байна гэдэг нь бас 50-аас дээш өгнө авч утсан. Санал 90 шүүгч бол одоо энэ биднийг хараа тус байдлаар томилж яаж байгаа зүйлийг бол санал нийлж гинэ гэсэн зүйлүүдийг харагдаж байгаа. За мөн судалгаанд оролцогчдын 54% нь бол Монгол улсын ерөнхийлөгч шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
гишүүдийг томилдог байх нь ерөнхий зөвлөл хараа тусаар ажиллахад бол нөлөөлж байна гэсэн энэ дүгнэлтийг бол шүүгчнэр өөрсдөө үз. Ерөнхийлөгчөөс томилогддог хүн нь хахад одоо ерөнхийлөгч одоо бүх зүйлүүдийг өөр төр ингээд атгаад авсан байж шээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд даргын хүртэл ерөнхийлөгч томилдог. Шүүгчдийг бас мөн ерөнхийлөгч томилдог. Тэгэхээр одоо ерөнхийлөгч гэдэг хүний бол ингээд энэ бүх эрх мэдэл одоо энэ дээр төвлөрсөн учраас энэ зүйлийг бол ингэж хараа тусаар ажиллахад бол нөлөөлж байна гэж бол судалгаанд оролцогчдод авч үзсэн байгаа. За мөн нийт шүүгчдийн 64% буюу 184 шүүгчид шүүхийн ерөнхий зөвлөлийг улс төрийн байгууллага буюу албан тушаалтанд томилдгүй байх хэрэгтэй гэсэн энэ зүйлийг гаргаж ирсэн. За 186 шүүгч буюу шүүхийн ерөнхий зөвлөлийг дарахыг дотроос олонхын саналаар шууд сонгодог байх. Ерөнхий зөвлөл хараа тусаад ажиллахад нөлөөлөх чухал хүчин зүйл болно гэж үзсэн. Одоо 5 гишүүн одоо манай нөхцөл байдал дээр бол 5 гишүүн байгаа тохиолдолд тэр бүхэн бол өөрсдөө шууд дотроос ерөнхий зөвлөлийнхаа даргыг томилоод явдаг баяа гэсэн саналыг бол гаргаж байна. Заавал ерөнхийлөгчөөр томилуулаад байх шаардлагагүй гэсэн зүйлийг бол гарч үзсэн байна. За мөн судалгаанд оролцсон 59% нь буюу одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн тоог бол 5-аас дээш орон тооны бүрэлдэхүүндээ байх нь зүйтэй гэж авч үзсэн. За энэ ч бол одоогийн нөхцөл байдал одоо энэ зүйлүүдээс бол харагдаж байгаа хэрэг. 3 гишүүн бол энэ шүүгчийг сонгон шалгуулад томилоод одоо ерөнхийлөгчд одоо өргөн мэдүүлж байгаа энэ нөхцөл байдал харагдаж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын 93 оны шүүхийн тухай хууль дээр бол нийт 10 шүүхийн ерөнхий зөвлөлийн тоо бол 12 байсан. 2002 онд батлагдсан шүүхийн тухай хууль дээр 14 байсан. Гэтэл сая энэ шүүгчийн одоо эрх зүйн байдлын тухай хууль 12 онд батлагдсан хуулиар бол 5 болоод орж ирээд ерөнхийлөгч томилдог ийм байдал руу бол ингээд орсон байж байгаа. Тэгэхээр тухайн үеийн ерөнхийлөгч бол энэ шүүхийн шинтгэл энэ зүйлүүдийг хийж байгаа гэсэн нэртэй байсан хэрнээ өөр дээр бол маш их том асар том эрх мэдэл, асар том томилгооны зүйлүүдийг бол өөр дээр хурааж авсан байгаа нь энэ дээрээс харагдаж байгаа. За мөн судалгаанд оролцогчдын бол 60% нь бол ерөнхий зөвлөлийг бүрдүүлж буй одоогийн зохицуултыг дэмжсэн бол 35% нь ийхүү бүрдүүлэх нь оновчгүй гэж авч үзсэн байж. Одоогийн бүрдүүлж байгаа нөхцөл байдал бол анхан болон дав заалт хяналтын шатны шүүх, улсын дэд хяналтын шатны шүүх, хуульчдын холбоо, хууль зүйн дотоод иргэн сайдын санд болгосон 5 журуудаар бол санд болгож байгааг бол дэмжсэн байгаа. Харин юуг оновчгүй гэж авч үзсэн бэ гэх юм бол ерөнхий зөвлөлийн бүрдүүнд улс төрийн албан тушаалтанд болох хууль зүйн сайдын төлөөлөл байх нь зохимжгүй гэсэн зүйлийг бол судалгаанд оролцсон шүүгчд бол хэлсэн байгаа. За шүүхийн ерөнхий зөвлөлийн 184 шүүгч бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг улс төрийн байгууллага албан тушаалтанд санд болгох томилохгүй байх ерөнхий зөвлөл нь хараа тусаар ажиллах нөлөөлөх хүчин зүйл болж гинэ гэж бол бас авч үзсэн байж байгаа. Улс төрийн албан тушаалтанд томилоход өөрөө хараа тус байдалд нөлөөлж гинэ гэсэн зүйлүүдийг бол харагдаж байгаа. За тэгэхээр бол энэ бид бүхэн одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчийн томилгоотой шүүгчийн хараа тус байдлыг хангахад асуудал бол шүүгчдийн байр суурь бол судалгааны дүнгээс бол ингээд харагдаж байгаа. Гэтэл энэ шүүгчдийн дээр хэлээд байгаа зүйлүүдээ шүүхийн ерөнхий зөвлөлийн тоо өөрөө бага байна гэдэг зүйлийг хэлж байгаа бол бид бүхэн болсон гадаад орнуудын судалгааг бол харьцуулсан байдлуудаар бол авч үзэх юм бол ер нь бол энэ шүүхийн ерөнхий зөвлөл түүнтэй ижил төстэй чиг үүрэг байгуулах харьцуулах юм бол бас олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг зүйлүүд харагдаж байгаа. Хамгийн доод нь Мексикт 7, тэгэл Израильд 9, хамгийн дээд нь бол ингээд 27 буюу. Тэгэхээр одоо манай хувьд бол одоо 5 байх нь бол арай тэрхий бас цөөцсөн байгаа зүйлүүд болсон гэж харагдаж байгаамаа. За энэ нэгдүгээр асуудалтай буюу шүүгчийн томилгоо сонгон шалгуулалт оролцох субъектүүдийн хараа тус байдлыг бэхжүүлэхэд бол бид бүхэн бол энэ бодлогын зөвлөмжийг бол дараах зөвлөмжүүдийг бол гаргаж хэлцүүлж байгаа. Шүүгчийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүдийг бол ерөнхийлөгч томилдог хуулийн зохицуултыг бол хүчингүй болгоё. За шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаанд шүүгчийн зөвлөгөөнөөс сонгогдсноор тэгээд одоо бид нар энэ дээр ямар саналыг дэвшүүлж байгаа юм бэ гэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаанд шүүгчийн зөвлөгөөнөөс сонгогдсноор эрх бүхий байгууллага албан тушаалтанд томилогдсноор шууд эхэлдэг байя гэж. За энэ юу гэж юм бэ гэхээр заавал ерөнхийлөгчд томилуулахаар биш. Одоо шүүхийн ерөнхий улс анхан шатны шүүхийн зөвлөгөөнөөс бол томилогдоод нэр дэвшээд шалгаар гараад сүүнийг шууд томилдог байдлаар явъя. Заавал ч ерөнхийлөгчд томилохын бол болиулъя гэсэн нэг шийдэл хэлж байгаа. За шүүхийн ерөнхий зөвлөлөөр бол аль нэг субъектээс томилох ус зөвлөлийн гишүүд дотроосоо томилоод явдаг байя гэсэн ийм саналыг дэвшүүлж байгаамаа. За сая бол та бүхэнд бол хэлсэн баг шүүхийн гишүүдийн орон тоог нэмэгдүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ орон тоогоо нэмэгдүүлэхэд бид нар ямар зүйлүүдийг яаж нэмэгдүүлэх юм бэ гэдэг бас гарч ирэх харах юм бол орон тооны бус гишүүдийг бий болгоё гэж.
Энэ дээрээс авч үзэх юм бол орон тооны бус гишүүдийг авч үзэх юм бол төсөв төртмөн хэмнэлттэй байдлууд бол харагдаад шүүхийн ерөнхий зөвлөлийн бол дотоод хяналтыг сайжруулах нөлөөтэй гэж авч үзээд анхан дав заалдах хяналтын шатны шүүх болон Монголын шүүгчдийн холбоо хүний эрхийн үндэсний комиссийн төлөөллийг оролцуулаад орон тооны бус зөвлөл байдлаар ажиллая. Шүүгч ерөнхий зөвлөлийн гишүүдийн тав ингэж нэмэгдүүлээ гэсэн саналыг бол дэвшүүлж байгаа. За мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн тоог нэмэгдүүлэх за энэ давхцаад юу яаж гарч ирсэн байна. За эхний тэр шүүгчтэй холбоотой шүүгчийн субъектүүдтэй холбоотой асуудлын хүрээнд бол ийм сан зөвлөмжүүдийг бол гаргаж байгаа. За мөн хоёр дахь асуудал бол энэ шүүгч нэр дэвшигчийг үнэлэх сонгон шалгуулах ажиллагааг боловсронгуй болох. Одоо энэ сонгон шалгуулах ямар асуудал дээр одоо шүүгчийг сонгожруулахад алдаа тогтол гарч байгаа юм бэ гэдэг бол бас тодорхой сан зөвлөмжүүдээ бол гаргаж өгсөн байгаа. За энэ дээр бол шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчтэй ганцаарчлан ярилцлага гэж дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлтэнд ямар хэлбэрээр юу гүнзэлт гаргадсан ил тодорхой байдгүй гэдэг түрүүн би та бүхэнд бол хэлсэндээ шүүхийн ерөнхий зөвлөлийн тэр ганцаарчлан ярилцлага нь ямар байдгүй гэдэг энэ ил тод байдгүй гэдэг дээр бол нийт шүүгчдийн бол баг одоо 66% орчим хувь нь бол ямар байдаг нь бол ил тод бус одоо тэг хаалттай байдаг гэсэн зүйлийг бол гаргаж ирсэн байна. Тэгэхээр бол энэ зүйл дээр бол бас анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юмаа гэж үзэж байгаа. Тэгээд судалгааны үр дүнгээ шууд орох юм бол ерөнхийлөгчд бол өргөн мэдүүлэх нэр дэвшигчийг сонгон асуудлыг бол одоо шүүхийн ерөнхий зөвлөл бол үзмжээрээ шийдэх асуудал бол байна. Шүүгчийг бол ингээд сонгон шалгуулж байгаа асуудал дээр шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд өөрөө үзмжээрээ шийддэг зүйл байна гэдгийг бол нийт 58% нь бол шүүгчд бол үздсэн байгаа. За мөн шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд бүтэц зохион байгуулалт өөрчлөлтөд шүүгчийг сонгон шалгуулах үйл ажиллагаа өмнөхөөсөө илүү шудраг ил тод боловсроогүй болсон гэдэгтээ санал нийлж өгөх бол ерөнхийдөө 50% санал нийлэхгүй гэж. Өмнөхөөсөө сонгон шалгуулалт нь ил тод нийтдээ болсон хөтөр бол 50% санал нийлэхгүй, 50% нийлж ийнэхээр бас энэ асуудал бол судалгал асуудал болчихж байгаа. Анхаарч үзэх асуудал. За мөн шүүгчдийн бол 54% нь бол шүүхийн ерөнхий зөвлөлийг бол ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх нэр дэвшигчийг сонгох хуралдаа нээлттэй санал хураалт ил тод явагддаг хэсэгт бол нийлээг байгаа. 54% шүүгчийн ерөнхий зөвлөлийн бол энэ сонгон шалгуулахын зөвлөлд нь бол ил тод явагддаг. 31% нь бол хэлж мэдэхгүй байна гэж. Ийм бас судалгааны үр дүн гарсан байна. За 84% судалгаанд оролцсон 84% буюу ерөнхийлөгч шүүгч нэр дэвшигчийг томилгоос татгалзахдаа тодорхой үндэслэл заадаг байх ёстой гэж асуудал ярьж байгаа. За ерөнхийлөгчд одоо ингээд шүүгчийг бол нэр дэвшүүл шүүгчийг томилуулахаар бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс бол өргөн мэдүүлдэг. Гэтэл бол Монгол улсын ерөнхийлөгч тэр хүнийг бол нэр одоо томилгоос бол татгалздаг. Тэгэхээр тэр хуульд юугаар заасан байдгийг байх юм бол яг тэр тодорхой татгалзах томилго болон татгалзах хэрэгтэй гэж заасан бол татгалзах үндэслэл нь ямар байх юм бэ гэдэг нь бол тодорхойгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ судалгаануудын хүрээнд авч үзэх юм бол манай үеийн ерөнхийлөгчдийн хувьд бол хэдэн ерөнхийлөгчөөр хэдэн удаа ерөнхийдөө татгалж исэн бэ гэдгийг авч үзэх юм бол баг бонд ерөнхийлөгчийн хувьд бол 2 байна. Инк 2 ерөнхийлөгчийн хувьд бол 4, элбэг төрж ерөнхийлөгчийн хувьд бол 21. За энэ дээрээс бол доод 13 гэж авч үзсэн боо. Бүтц оронтой шийдлэгцтэй холбогдуулаад бол 13 шүүгчийг бол огцруулсан. Ийм асуудал явсан. Одоо хүртэл тэр асуудал бол маргаантай явагдаж байгаа. За энэ Баттулга ерөнхийлөгч 3 гэж байгаа. Энэ зүйл бол бид бүхэн сая шүүгчдийн сайн нэг 40 шүүгч томилогдлоо. Тэн дээрээс хойш 11 сараас хойших одоо шүүхийн ерөнхий зөвлөлөөс бол ерөнхийлөгчд бол өргөн мэдүүлсэн нийт нэг 42 хүний нэрийг өргөн мэдүүлсэн байгаа. Тэн дотор лист дотороос ингээд чеклээд үзэх юм бол анхан шатны 2 шүүгчийг бол ерөнхийлөгч бол томилгоос бол татгалзсан байгаад байгаа. Мөн дав заалдах шатны Орхон аймгийн захиргааны иргэн зав заалдах шатны шүүгчийг бол татгалзсан зүйлүүд байна. Тэгэхээр энэ судалгааны дүн дээрээс харах юм бол ерөнхийлөгчийг ямар үндслээр татгалзаж байгаа юм бэ гэдэг зүйлүүд нь бол тодорхой болсон. Гэтэл одоо нөгөө хүн чинь шүүгчийн сонгон шалгуулалтын дээр маш том шалгалтыг даваад гараад нэр нь өргөн мэдүүлэгдэж явж байгаа учраас нөгөө нэр дэвшиж байгаа хүний хувьд бол албан тушаал дээр одоо шүүгчийн албан тушаал дээр очих болцлыг хангацсан байгаа гэж ерөнхийлөгчд таалагдахгүй ч юм уу те ерөнхийлөгчийн одоо тэр одоо томилохгүйгээс болоод бол бас нөгөө эрх ашиг хөндөгдөх асуудлууд бас яригдж ирж байгаа. За энэ үйл зүйлтэй холбогдуулаад бол бид бүхэн бол дараах сан зөвлөмжүүдийг бол гаргасан байгаа. Шүүхэд ерөнхий зөвлөлөөс нэр дэвшигчийг сонгох процессыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Шүүхийн мэргэжлийн хорооноос бол орон тоо бус бүрт хамгийн өндөр үнэлгээ авсан 3 нэр дэвшигчийг
шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад оруулдаг байхаа гэж. За одоо энэ дээр юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр анган шатны шүүхийн шүүгчдийн юунд сул оронтой гарч ирээд тэн дээр нийт 100 хэдэн хүн өрсөлдлөө гэж бодоход за 25 хүн дээр мэргэжлийн орны шалгалтыг даваад шалгалтанд тэнцээ гараад ирдэг. Гэтэл одоо шүүхийн ерөнхий зөвлөлд бол энэ 25 хүнтэй бол бүгднтэй ганцаардлан ярилцлага хийх асуудлууд бол бас яригдж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдээс яагаад ирэх юм бэ гэм бол энэ зүйлийг илүү боловсруулахын тулд шүүхийн мэргэжлийн хороо бол хамгийн өндөр үнэлгээ авсан 3 хүнийг л шүүхийн ерөнхий зөвлөлд санд болгоод шүүхийн ерөнхий зөвлөлд тэр 3 хүнтэй ярилцлага хийгээд тэгээд хамгийн сайн гэсэн хүнийг ерөнхийлөгчд өргөн мэдүүлдэг баяа гэсэн энэ сандыг бол хэлж байгаа. За мөн эдгээр нэр дэвшигчид ярилцлага хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг ерөнхийлөгчд санд болгох зохицуултыг бий болгоё гэж. Мэргэжлийн хорооноос шалгалт аваад хамгийн өндөр оноо авсан 90 үнэлгээ авсан байж идэг. А тэрний дараагийн хүн 70 үнэлгээ авсан байж идэг. Гэтэл хамгийн өндөр үнэлгээ авсан хүнийг ерөнхийлөгчд томилохгүй байгаа шүү дээ. 70 оноо авсан хүнийг шүүхийн ерөнхий зөвлөл бид бүхэн бол энэ хуралдаанаар нь олонхын цамлынхаа шийдвэрээр ингэж тавьсан юм аа гэж. Тэгэхээр энд чинь өөрөө нөгөө нэг шудраг байдал, тэгш байдал тэр зарчим бас энэ дээр бас алдагдаад байгаа юм аа. Тэгэхээр бол энэ хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг бол нэр дэвшүүлдэг баяа гэсэн сандыг бол авч ирж байгаа. За мөн шүүгчийн сонгон шалралтыг ил тод байх байдлыг бол хангах шаардлагатай байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөлөө шүүгчийг томилох, албан тушаалд нэр дэвшүүлэх, огцруулах чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, хуралдааны санд хураалтыг илээр явуулах. За энэ санд ямар хүн шүүгчийг одоо томилох гэж байгаа яаж байгаа гэдэг тэр зүйлүүдийг бол шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан нээлттэй байдлаар, санал нь ил байдлаар томилогдоод хин гэдэг хүн энэ юун дээр 2 одоо 5 шүүгчийн одоо 5 ерөнхий зөвлөлийн гишүүний 3-ын дэмжлэгийг авсан гэдэг тэр зүйлүүд нь ил тод нээлттэй байдлаар явъя гэж байна. Энэ өөрөө эргээ дараа нь тэр шүүгчүүд бол мэргэжлийн болон ёс зүйн ноцтой алдаа гаргасан тохиолдолд бол шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээс бол тайлбар шаардах боломжтой болж ирж байгаа. Та яагаад одоо энэ зүйлийг дэмжиж гаргасан гэдэг тэр зүйлүүд эргээд хариуцлагын тогтолцоогоо бол механизмыг сайжруулах нөхцөл бол гарч ирж байгаа юм. За мөн түрүүн та бүхэнд бол хэлсэн хуульчдын холбооны дүгнэлтийг үр дагаврыг тодорхой болгох шаардлагатай байна. Хуульчдын холбоо дүгнэлт гаргана гэдэг. Хуульчдын холбоо тэгвэл нэр дэвшигчийг хангалттай үнэлгээ авсан байна гэдэг дүгнэлтсэн байж хад шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг үл харгалзан ерөнхийлөгчд өргөн мэдүүлвэл хуульчдын холбооноос одоо дүгнэлт гаргаж байгаа ямар ч ач холбогдол энэ зүйл дээрс бол харагдахгүй байна. Тэгэхээр одоо ямар зүйлүүдийг хуульд оруулж өгөх шаардлагатай байгаа юм бэ гэх юм бол хуульчдын холбооноос хангалттай үнэлгээ авсан бол тухайн нэр дэвшигчийг бол ерөнхийлөгчд өргөн мэдүүлэхгүй байх зохицуултыг л хуульч нь боловсруул. Тэн дээрээс нэг санал аваад дүгнэлт гаргаад байгаа тэр хуульчдын холбоонд хангалттай өгсөн дүнлгээ өгсөн байж хад шүүхийн ерөнхий зөвлөл нь бид нар мэдж байна гэж ерөнхийдөө өргөн мэдүүлдэг. Энэ зүйлүүдийн нэг томилгоотой холбоотой харилцсан уялдаатай байдал гэдэг зүйл бол энэ зүйлийг бол бас тодорхой болгож өгөх шаардлагатай байна гэж үзэж байгаа маа. За мөн шүүгчээр томилуулахаар шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг ерөнхийлөгч ямар хугацаанд томилохыг хууль тодорхой зааж өгөх шаардлагатай. Одоо ингээд өргөн мэдүүлэл болвол яг хэдийн хугацаанд дотор шүүгч татгалзахын хэдийн хугацаанд дотор томилох гэдэг тэр хуулийн зохицуулт бол байхгүй байдаг. Одоо жишээлбэл сая 11 сард өөрийн өргөн анхан шатны шүүхийн шүүгчээр өргөн мэдүүлсэн хүмүүсийн зарлиг 2 сарын 28-нд гарч байгаа. Нийт бараг 3-4 сарчгүй болсон юм байж идэг. Энэ дээрээс бол ямар хугацаанд томилох вэ гэдэг асуудлыг бол тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. За мөн шүүгчээр томилуулахаар шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигчийг хууль тодорхой ингэ тусгаж өгөх шаардлагыг бол харж явж байна. Мөн бол шүүгч нэр дэвшигчийг ерөнхийлөгч томилохоос татгалзах үндслийг бол тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч шууд томилохоос татгалзах буюу нэр дэвшигчийг бол хуулиар тогтоосон шүүгчд тавигдах болцсон шаардлагыг хангахгүй талаар үндслэл бүхий эргэлзээ байгаа бол асуудлыг дахин нэгтлүүлэхээр шүүхийн ерөнхий зөвлөлтөд буцаах шаардлагатай байна. Тэгэхгүй зүгээр л ерөнхийлөгч энэ хүнийг томилох татгалзаж байна гэсэн шууд тийм дүгнэлт гаргаж ирээд байдаг. Зарим тохиолдолд яг энэ татгалзаж байгаа үндслийг тайлбарлахгүй тохиолдол ч бас судалгааны явцад харагдаж байна. Тэгэхээр энэ хүнийг яагаад томилохгүй болсон бэ гэдэг эргэлзээгээ бол шүүхийн ерөнхий зөвлөлтөд дахин нэгтлүүлэхээр буцаадаг байдлаар өөрчлөлт зохицуулж өгөө. Энд чинь цаана дахиад хүний бас эрх ашиг бас яригдж байгаа зүйлүүд байгаа. За мөн шүүгч нэр дэвшигээр томилогдохоор нэр дэвшигч бол энэ ерөнхийлөгч өөрийнх нь томилохоос татгалцсан асуудлыг бол ис зөвшөөрч үндсэн хуулийн цэцэд хандах эрхийг нь хуульчлан баталгаажуулж өгөө. Яагаад энэ ерөнхийлөгч намайг татгалзах болсон тэр үндслийн юмнуудыг бол тайлбарлаж тэр эрх ашигаа бид бүхэн бас хамгаалуулах тэр зүйлүүдийг бол хуульч тодорхой зохицуулж өгөө гэсэн энэ санал зөвлөмжүүдийг бол энэ хоёр дахь асуудлын хүрээнд дээр бол гаргаж хөндөж тавьсан байгаамаа.
За 3 дахь асуудал бол шүүгчийг сэлгэн ажилуулах, шилжүүлэн томилох ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бол судалгааны зөвлөмжүүд бол гарсан байгаа. Энэ шүүгчийг сэлгэн ажилуулах, шилжүүлэн томилох ажиллагаанд бол ялгаа бол байдаггүй. Шүүгчийг сэлгэн ажилуулах томилохтой бол энэ орон байр, ахуй нөхцөл, гэр бүлийн хүний ажил, хүүхдийн сурах, сургууль цэцэрлэг, нийгмийн баталгааны асуудлыг бол давхар бол шийдвэрлэдэг. За энэ хүнийг бол ингээд томиллоо гэдэг ингээд тэр хүний хаад чинь бол гэр бүл үр хүүхэд байгаа учраас тэр зүйлүүдийг анхаарахгүйгээр шууд ингэж томилдог асуудлууд бас энэ сэлгэн ажилуулах зүйл дээр бол харагдаж байгаа маа. Тэгэхээр тухайн үеийн тэр шүүгчдээс авсан тэр судалгааны үр дүнгээс бол ийм зүг харуулсан байна. Таны зөвшөөрлийг авалгүйгээр өөр шүүгч шилжүүлэн томилсон тохиолдолд тань тохиолдож байсан үгтэл бол 38 шүүгч бол тийм ээ гэсэн зүйл бол хариулсан байна. За зөвшөөрөл авалгүйгээр өөр шүүгч шилжүүлэн томилох явдал танд тохиолдож магадгүй гэсэн болгоомжтой байдгүй гэж байна. Тэгэхэд байдгаа гэж бол энэ зүйлүүд 62% нь бол хариулсан байна. Тэгэхээр одоо энэ шүүгчд бол ингээд аюул ажиллаа бол ингэж бие даасан хараа тусаар ямар нэгэн тэр нөлөөлөлт автахгүй хийх тэр баталгаа бол бас энэ дээрээс харагдахгүй байна. За өөрт нь одоо тэр шүүхийн ерөнхий зөвлөл бол тэр сэлгэн ажилуулах тэр журмын заасны дагуу тэр хүнийг өөр газар руу шилжүүлэн ажилуулна гэдэг шийдвэр гинтхэн гардаг. Ийм зүйлүүд байгаа учраас тэр бие даасан хараа тусаар ажиллах тэр айдас бас шүүгчнэрт бол бас байгаа нь бол энэ дээрээс бол харагдаж байгаа маа. За энэ шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөлттэй холбоотой томилгооны асуудал бол ямар зүйлүүд Монгол улсад бий болж ирсэн бэ? Ямар зүйлүүдийн сэлгээ ажиллуулсан юмнууд гаргацсан бэ гэхээр практик харах юм бол ерөнхийлөгч бол 13 шүүгчийг бол шүүгчийг өөрчлөн байгуулагдсан шүүгтэн томилохгүйгээр албан тушаалаас шууд огцруулсан. Ийм ноцтой хараа тус байдалд нь бол шүүгчдийн томилгоонд бол гарсан байна. Тэгээ энэ асуудал одоо хүртэл одоо шийдвэрлэгдэхгүй явагдаад бол энэ шүүгчнэр бол хогссон байдалтай бол явж байгаа. За шүүгчээс зөвшөөрлийг нь авалгүйгээр өөрчлөн зохион байгуулалтаар өөр бусад шүүгүүд бол өөр шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсон тохиолдлууд бол байгаад байгаа. Тэгээ би та бүхэнд бол энэ зүйлийг бол дараагийн слайдууд дээр харуулах болно. За мөн дээд чатны шүүхийн шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулж доод чатны шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсон тохиолдлууд бол Монгол улсад бол гарсан байгаа. За мөн 2015 оны шүүгт байгуулах тухай хуулиар зарим шүүгүүд нэгдэж нэг шүүх болсон байхад тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулж явуулгүйгээр шууд ерөнхий шүүгчийг томилсон ийм алдаа бол гарсан байгаа. За дээрх одоо тийм 5 ийм алдаа юу гарсантай холбогдуулаад бол нийт бол 50 шүүгчийг бол шилжүүлэн томилсон байгаа. Та бүхэн дээрээс бол харж байгаа. Захиргааны хэргийн дав залгагчдын шүүхийн 2 шүүгчийг бол орон нутгийн эрүү иргэний шүүгүүд бол шилжүүлэн томилсон гэж. Тэгэхээр энэ дээрээс юу гэж харагдаж байгаа юм бэ гэхээр нөгөө шүдний эмчээр зүрхний мэс засал хийлгэж байгаатай адилхан мэрэгсэн шүүгчийг өөр шүүгч рүү томилсон тохиолдлууд бас гарсан байгаа. За дав залгах шатны 3 шүүгчийг анхан шатны шүүгчээр бол томилсон гэж. Эрх зүйн байдлыг дордуулаад томилсон ийм зөвшлөлүүд бол гарч ирсэн байгаа маа. За дээрх зүйлүүдтэй холбогдуулаад бол дараах санал зөвлөмжийг бол гаргаж байна. Шүүгчийг сэлгэн ажилуулах томилох журмыг бол тодорхой болгох шаардлагатай байна. Шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлөөр сэлгэн ажилуулах, шилжүүлэн томилох нь шүүгчийн албаны хараа тус байдлыг хангах нэг механизм болно гэж бодож байна. Шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлөгөөр шилжүүлэх, сэлгэн ажилуулах санал гаргасан шүүгчид шахалт үзүүлсэн тохиолдолд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд хариуцлага хүлээлгэх тухайн зохицуултыг шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд наривчлан тусгах шаардлагатай байна. За шүүхийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн үед хийгдэх шүүгчийн томилгооны процедурыг тодорхой болгох хэрэгтэй. Энд юу авч үзэх юм бэ гэх юм бол бид бүхэн бол дараах шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл бол дараах зүйл залтуудыг бол нэмэх гэсэн бол тодорхой саналыг бол гаргаж байгаа. Энэ дээрээс бол шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөлтөнд тохиолдолд шүүгчийг зөвхөн өөрчлөлт зохион байгуулагч шүүгтний шилжүүлэн томилдог байя гэдэг зүйлийг бол хуульчилж өгөх шаардлагатай байна. За мөн шүүгчийн оронтой цөөрсөн тохиолдолд тухайн шүүхийн шүүгчийн дунд сонгон шалгуулж явуулж өндөр оноо авсан шүүгчийн албан тушаалыг хэвээр үлдээгээд бусад шүүгчийн хувьд өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн оронтой дутуур байгаа өөр ижил шатны шүүгт шилжүүлэх байдлаар зохицуулдаг болёо гэсэн ийм гарцыг хэлж байгаа. За мөн татан буулгасан өөрчлөлт зохион байгуулалттай холбоотойгоор шүүгчийн оронтой цөөрсөн оронтой хасагдсан тохиолдолд тухайн шүүхийн шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн оронтой дутуур байгаа өөр шатны шүүгт шилжүүлэн томилдог байя гэсэн зүйлийг хэлж байгаа. За мөн шүүгчийн оронтой цөөрсөн шүүхийг татан буулгах болон өөрчлөлт байгуулалттай холбоотойгоор шүүгчийг өөрчлөлт зохион байгуулсан шүүх эсвэл өөр шүүгч шилжүүлэн томилохоос
ерөнхийлөгч татгалзах хэрэггүй байя гэдэг энэ зохицуултуудыг хууль тогтоомжид оруулж наривчлан зохицуулах энэ шаардлагатай байна гэсэн зүйлүүдийг бол хэлж байгаамаа. Тэгэхээр бид бүхний судалгаа 2015 онд хэдий хийгдсэн ч гэсэн бол одоо хүртэлх хугацаанд бол яг энэ зүйлүүдийн үнц энэ судалгааны ач холбогдол бол та бүхэн ингээ харж байгаа буураагүй байгаад байгаа. Эсвэл энэ шүүхийг хараад бас бие даасан байдлыг бэхжүүлэх ийм шаардлага бол тавигдсаар байгаа нь бол харагдаж байгаамаа. За ингээд анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа.